Сайн ондаг чи өдрийн мэнд Сайн байна уу? яхан дүүс. За, behaviorism-ийн цуврал ярилцлаганд зүүмдээ урьж яриулж байгаад их баярлалаа. Ярилцж байгаад их баярлалаа. Өдөр хоёлаа 3 дахь жил орох гэж байна. За, тий. За, ер нь нэг ийм юм ажиглаж ирсэн үү бишгээ. Ингээл юм битгий бод гэсэн ийм нэг амдын уншлага тарин шиг юм ярьдаг байсан шүү дээ. Юугаа боддгийг. Монголчуудыг Тий. юм бодвол дэби болчихно гэл. Юм бодоод хэрэггүй гэл тий. Энэ бол ер нь зөвөр бидний ингэж дампуурхад хүргэсэн нэлээ хідэн хүчин зүйлүүдийн нэг гэж би бод тий. Баахан хар бараа юм бодоод явах бол мэдээж димээ тийм ээ. Тэгтээ ер нь яаж бодох вэ? Юу бодох вэ? Хизээ хаана юу бодох вэ гэдэгт бас учир их байгаа шүү тийм. Монголчууд тэгдэгс нөгөө бодоод бодын шир дөрөв гэдэг. Дөрөв гээл тэгдэгтэй. Тэгснээ юм бодвол яа чинь өвчин тусчихна гээл тийм ээ. Бодоод хэрэггүй гэл юм битгий бодвол. Тэрийг буруу гэж боддог байхгүй. Тэгэхээр хөөх өвгчүүл улаан эмгчүүл маань бол гэрхай ахвалжсан батаа хашир хүмүүс байсан. Юмд их нөхөр ханддаг. Тэгэхээр ямар хүмүүс байсныг би бага насндаа мэдж өсснөө бол энэ амьдралынхаа хамгийн нандин зоол гэж боддتي. Энийг мэдхгүй өссөн хүмүүс бас бидний донд зөндөө байна шүү дээ. Эмээ үтг өссөн хүмүүс арай л өөр өгдөг тий. Тэ. За одоо 3 жилийн өмнө Австрийн Greenpeace гэдэг нөгөө юу гэдэг штэ. Байгаль хамгаалах байгууллага гэдэг штэ. Хүмүүст янз бүрийн юм яриад идэг. Одоо хүмүүсээс андур цуглуулагч нарыг яадаг илсүүлж авдаг. Байгаль хамгаалах ажиллагааны төлөө тийм ээ. Тийм юу Greenpeace гэдэг төрийн бас байгууллагт юу компанид ухуулагчаар 1 сар ажилласан. Энэ бол бас амьдрал дээр энэ хүмүүст одоо их нөлөөлдөг тий шийдвэр гаргахад нөлөөлдөг ийм behaviorism-ийн арга барил маш их нарийцсан байгааг бол би амьдрал дээр шууд мэдэж авахд маш хэрэгтэй боломж олцсон гэж бодож байгаа юм л да. Өнгөрсөн байна тий тэр үедээ бол би сайн мэдээгүй. За ажил дөнгөж авангуудаа л ингээд шинээр орсон залуустай цуг мэрэгжлийн дасгал сургууль хийгддэг байхгүй. Яг хөө гэхээр ингээл бидэнд чи одоо ерөөсө хүнийг яаж гудамжинд торгоож ярих тий юу гэж хэлэх юу гэж асуух яаж ятгах олоос овоо хараанд авсан хүнээ төхөөд ирэх хүртэл ер нь яаж нүдэнд нь өртөж анхаарлыг нь татах уу тий хаарц юм тулгарх тийм арга хүртэл тийм үү тэгэл биеийн хөдөлгөөн ямар байх хэвээр яаж дагаж явах гэл ингээл ерөөсө иж бүр арга барил зааж өгч байгаа. Тэгэл байрны артлын цэцэрлэгт ингээд бид нар бүр нааш цааш явуулж туршилт дадлага хийлгдэг. Амар байгаас тэгэл яг үндсэн ажилд ингээд ороход бол ерөөсөө заавал хоёулаа явах хэрэгтэй. Нэг нь нөгөөгөр нь яаж ахгүй одоо хянуулж авахгүй тий. Зарим үед бол бас багаар явна. Эзэж ганцаараа явж болохгүй. Ганцаараа явах юм бол одоо мөнгө идчихнэ гэж бод тийм үү яа би одоо мэдэхгүй тийм үү. Ингээд явж байхад бол ерөөсөө Greenpeace-ийн хэрэгжилж байгаа аргууд бол надад үнэхээр эвгүй санагдчихсан. Хамтран ажиллагч нар баян хүмүүсийг бол ерөөсөө өргөтөж чаддгүй. Харин амьдралаа арай хийж залгуулж явж байгаа хүмүүсийг бол ерөөсөө зангуул шиг ингээд салахгүй наалдчихдаг. Очоод зүгтчихдэг бүр. Тэгээ яаж хийж байгаа тандилбагч болгож дөнгөдөг байхгүй. Тэгээ хүмүүс эзэн амьдралтай мөртлөө ингээд гэрээ байгуулаад гар үсэх зураад ингэчдэг нөгөө юун дээр iPad бариад явж идэг тэгээ тэр дандаа электронцсон цахим хэлбэрээр хийдэг болсон шүү дээ одоо. Тэгээ энэ надад бол ерөөсөө нэг л тийм сонир шудраг бас санагдаад байсан байхгүй юу. Ингээ өөрийнхөө амьдралын яйдаа гэж байгаа хүмүүсийг ингээ хануур хорхош очоод наалтчдаг тий. Тэгэл ер нь бол яг гэж намайг ажилд авсан гэхэлэр нөгөө би нэлээд нас явцсан хүн би одоо 51-т ихэрч би тэр үед одоо 3 жилийн өмнө юу байсан бэ штэ 49-т байсан байх тийм үү. Тэгэхээр ингээд энэ миний одоо дайны нас явцсан хүмүүс бол тэр Greenpeace дээрээс ажилладаг юм байна л та. Тэгэхээр энэ нас тогтсон одоо ээжэлдэн насны хүмүүс Greenpeace-д ажиллаж байгаа залуучуудыг хүн гэж тоодох юм байна. Тоож харцдаг юм байна л да. Тэгэхээр наа яагаад тэгж олзуурхаж авсан гэхээр
тэр нөгөө настай дуу болж байгаа хүмүүсийн анги давхарх руу нэвтрэхэд их хэрэгтэй хэрэглэгдэх хүн болж харагдахгүй би. Мгм. Тэгээд ингэсэн чинь аа ерөөсөө ингээл их олон хүн би годамжинд ингээд хүмүүсийг хоргоогол ингээд ярьж байгаа шүү дээ. Цоо тэгээд өөрийнхөө үеийн юм өөрөөсөө нэлээ олон айхан тэр хүмүүстэй ярьж байгаа тийм ээ. Тэгээд тэд нар ч нөгөө залуучуудтай харьцахгүй мөртлөө надтай ярьдаг байхгүй. Мгм. Тэгээд юу гэж хэлээд идэх вэ гэхээр ерөөсөө л ингээл ерөөсөө 40 жил өмнө нь ерөөсөө урд нь Greenpeace-ийг 40 жил дэмжиж ирсэн шүү дээ. Тууштай амьдлагч байсан. Мгм. За эргэлж байгаа арга нь ёстой муухай учраас дургуун өрөөд болцсон гэж ярьдаг байхгүй юу? Мгм. Тэгэл тэр арга бол надад бас өөртөө эвгүй санагдаад байдаг тийм ээ. Гэхдээ яг ямар учиртай арга барилгыг бол сайн мэдэхгүй байгаа шүү дээ. Нарийн тодорхой хэлж мэдэхгүй тийм үү? Өөрөө бас эвгүйцээд байгаа. Тэгэл ингээд хүмүүсийн тэр аргад маш зэвгч дургуулагч байгаа нь ерөөсөө миний ойтонд хоногшжүүлдэхгүй юу? Мгм. Тэгэл хамтран ажиллагч нар бол ерөөсөө тийм хоорондоо өрсөлдсөн бие бинийгээ хянсан хорон харилцаатай байдаг. Мгм. Сар үрийн тогтоосон нормоо биелүүлэх тэгэл сэтгэл зүйн дарамт маш их байдаг. Мгм. Тэгэл 7 хоногт 2 удаа тэр рейтинг гэдэг үнэлгээ хийгээл орой оффист уулздаг тийм. Оо юм. Тэгэл 7 хоногийн эцэст заавал нэг шар арганы газар очиж оройжин сууж архитана. Тэ? Тэгэл сарын нормоо бол яагаад ч юм сайн биелүүлсэн нөгөө нэг шин загасчны Аз гэдэг шиг тий. Аха. Надад бол зүгээр тохиолдлын юм шиг санагдахгүй хүмүүс нэг одоо загасчд бас тэгж ярьдэн шүү дээ. Шин загасчны Аз гэл тий. Тэгсэн чинь нийт 30 гаруй хүмүүсийн ингээд дундаас бүр дээрээсээ 3 чихж байгаа байхгүй. Рейтингээр. Тэгсэн чинь яагаад ингэж байгаа ингээд тэгсэн чинь ерөөсөө тэр нөгөө олж ирсэн нөгөө хандлагч нар настай хүмүүс юм байна. Тэгээ тэднийг VOP гэж нэрлэдэг нөгөө VIP very important person гэж үгээд нь шүү дээ тий. Тэрийг very old person гэдэг нөгөө тулч гуйлцсан. Тэгээ нөгөө тэтгэврийн хөгжчүүдийг ингэж хандлагчаар татаж авах маш хэцүү байдаг. Татаад авчвал эн чинь нөгөө залуу хүмүүс ч болохоор ингээл одоо хандлагчаар орчлоо гэж хотлоо гараас зурсан мөртлөө сарын дараа гарчдаг гэж байгаа байхгүй. Гэтэл нөгөө настайчууд ч болохоор нэгэнд орцсон бол гэж бүр жил мэлэр байд юм л та. Нэг чадахгүй хоёр тус тэрийг бас үнэн ч байгаа байхгүй сэтгэл нь тий. Үнж сэтгэлээрээ тий. Нөгөө талаас бас яг нөгөө цахим юм руу сайн орж мэддгүү болохоор бас магадгүй тэргээ цуцалж мэддгүү байж магадгүй тийм үү? Тий. Тэгэл яг хэдий ингээд ийм их өндөр рейтингтэй байсан ч гэсэн би ерөөсөө тэр их дарамт шахалт өрсөлдөөнийг бол ерөөсөө дийлэхгүйгээ шууд мэдсэн л дээ. Тэгэл ажилласаа гарсан. Тэгээ гарахад бол мангар дургу байгаа юм чаа. Чаргуцалтаас алахгүй. Тэ? Тэгээ гарахаас өрөхгүй яа тэгвэл сарын хугацаанд ерөөсөө хизээч өвдөж байгаагүй ходоод өвдөж эхэлсэн. Стресслээсэн баг та тийм ээ? Тийм баг. Тэ. Тэгэл 5 өдөр ажлаас гарахгүй төлөө бас яаж байгаа ухуулж ятгах байгаа байхгүй. Манай дарга тийм ээ. Тэгээд ойдон жилэн тэр Роберт Киалдинигийн бичсэн олон улсын бестселлер болсон. Тэр Influence гэдэг номыг олж уншаад. Тэгсэн чинь ерөөсөө тэр Greenpeace тэрөөсөө тэр хэрэглээд исэн бүх behaviorist юмнуудыг ойлгож байгаа байхгүй. Яагаад надад тэр үед эвгүй санагдаад байсан тийм ээ? Greenpeace бол ерөөсөө тэр Киалдинигийн тэр behaviorism боловсруулсан хүн хуурах ашиглах тэр арга барилыг бүгдийг нь ингээл ажилтнуудаа зааж өгөөл ерөөсөө системтэйгээр нэвтрүүлж исэн байгаа байхгүй. Ажилдаа бүр нэвтрүүлсэн. За ингээд ажлаас гарсандаа ч баярлсан. За тийм ажил хийж үзсэндээ ч бас баярлсан тийм үү. Тэгэхгүй бол би бас энэ юг behaviorism-ийн арга хэдий хичнээн юунд хэмжээнд төвшөнд ер нь нийгэмд хэрэгжсэн нэвтэрсэн байгаа вэ гэдгийг мэдэхгүй өнгөрч байгаа байхгүй. Тийм байна тий. Тэгэхээр чинь юу нөө төрийн байгууллагууд байтугай бүр төрийн бус байгууллага бүр байгаль орчныг хамгаалах байгууллага хүртэл юм хийгээ явж шүү дээ. Тэгэхээр чи нөгөө бүр хэцүү салбарууд бол бүр цааш явахгүй тий? Тэр чинь бол ойлгомжтой. Жишээ нь бол энэ нэрүүдийг хамгаалахаар бидний яагаад байна гэж хүүхдүүдийг вакцинжуулна гээл тий? Уул уурхай чи уран гэдэг одоо нэг баахан ураны уул уурхайг юу Монголд дэмжиж идэг троллнууд цахимаар дүүрэнгээ явуулцдаг тийм ээ? Ингээд ерөөсөө ямар аргаар олон нийтэд нөлөөлж тэднийг ашиглаж залдиж чиглүүлж маллж байдаг аргуудыг хоёлоо хүмүүст хүргээд өгчүүлэх зүгээр гэж бодохгүй би. Зөв.
За Роберт Хялдины ингээ өөрийгөө танилцуулсан номын өмнө хэсэгт байдаг аахгүй өөрийнхөө тухай танилцуулсан. Тэр хэсгээс нэгээд үзэхэд бол ерөөсөө маш талтай хүн болох нь мэдэгддэг. Мгм. За энэ номонд оруулсан аргуудаа бол ер нь бүгдийг судалж яхахын тулд төрийн ба хувийн хвшлийн 9 жирийн байгууллагуудаар тагнуулж явж исэн гэж байгаа. Зөв. Мгм. Тэгээ тагнуулын маягаар явж мэдээ датагаа цуглуулж авсан. Мгм. За тэгээ залуудаа бол бас ингээл хүмүүсийг ингээл өөртөө нааштай болгохын тулд тудлаа гарын алганыг нь хээг уншдаг болж жүжиглдэг гэсэн гэж байгаа. Оо. Тэгээд ингээд хүмүүс бол ерөөсө зүгээр л нэг юм хүмүүс төгөөмөл байдаг юмнуудыг хэлэхээр хүмүүс итгэдэг гэдэг. Жишээ нь бол ингээд та их романтик итгэмтгий хөдөлмөрч гээл те. Мгм. Та бол өстой уугахгүй гэл ингээд ч хүмүүс яг хилээд энэ тест таараад байна л гэж боддог те. Тэгэл ингээд баахан эерэг талуудыг ингэж хэлж ийсэн аа. Гэхдээ та заримдаа салан зан гаргадаг гэл. Ийм хүн болгонд л байдаг чанар шүү дээ уулын тийм биз дээ. За заримдаа бол яг хоо жоохон юу вэ? Юмд эргэлздэм байна ч гэдэг юм нөгөө итгэмтгийг хэлсэн шүү дээ тийм үү? Тий. Ингээд гут ингээд хүмүүс дөө алдаал ерөөсөө өө би тэгдэг гэл ингээд. Ийм хойлог. Энээс бол ер нь бид юу гэж ойлгох хэрэгтэй вэ? Энэ хүний алганы хээ уншдаг тэр мэрэг төлгөөр ирээдүг нь хилдэг гэдэг хүмүүс шүү дээ. Ерөөсөө хүнд ингээд байдаг ийм чанаруудын тухай хүний аясыг тааруулж хэлэх тийм аргатай л байхгүй ерөөсөө. Тийм тэгж хэлэх замаар л ерөөсөө өөртөө итгэлдэг байхгүй. Амархан багаас уулна. Тийм байна. Тэгэд энийг юу англиар subtle suggestion гэж нэрлэдэг. Ингээд эвтэхнэр цохилдуулах. Аха. Subliminal message гэж нэрлэдэг юм. Сэмхэн найрах гэж болохоор тийм. Аха. Энэ subliminal message гэдэг юм чинь энэ би түрүүн бас дурдчихсан видео гейм мем тэгэл одоо энэ юуны уран сайхны кинонууд, Холливуудын кинонууд заа сурчлагаанд ч юусэн битүү эдэг гэдэг шүү дээ. Бид нар бол ухамсартайгаар мэддэггүй. Тэгээд ямар их юм бидний тархитлагаар шургалж орж ирж байгааг хөндлөнгөөс. За Хялдины сурвалжлага ярилцлага аваад ингээл тэгэл туршлагыг ингээд судалж байгаа шүү дээ хүмүүсээс тийм үү. Тэр хүмүүсээ compliance professionals гэж нэрлэдэг байхгүй. Юу гэсэн үг гэхээр хүмүүсийг дуулууртай болгох мэрэгжилтэнт гэж байгаа. Ийм салбарт ажилладаг хүмүүсийг хэлж байгаа байхгүй. Яг хүмүүсийг ингээ ятгаж нөлөөлөх замаар одоо дуулууртай болгодог хойноосоо дагуулдаг тийм хүмүүсийг compliance professionals гэж нэрлэдэг. Тэгэхээр одоо энэ сүүлд гарч ирж байгаа life coach одоо influencer гэдэг хүмүүс чинь бас лив арга хэрэгжилж байгаа шүү дээ. Манайхан мэдхгүй тэгэл өстой үний юм яриад гоё юм яриад нэгэл хушруулаа тийм. Тэгээд өмд мөрөл. Тэгээ жишээ нь бол тэр биткойн гэдэг нэг юм байна тийм. Өөр ямар coin гэдэг крипто coin гэл. Ийм юм руу чинь залуучдыг оруулаад тэгэл баахан мөнгө төгрөг аваад арилждаг тийм ээ. Гол гарчдаг. Тэгээ иймэрхүү юмар ерөөсөө бид нар маш их маллуулж байгаа. За ерөөсөө бусдыг ингэж маллалж, хуурж, дагуулах замаар дамгаалж хөтөлж тэндээс их ашиг хэмжээ олж авч штэ. Ер нь бол зөвхөн compliance professional гэж дуулууртай болгох мэрэгчлэнүүд энэ төр гэж солиорч хаар зөвхөн малчд гэд нэрлэлчүүл зүгээр байгаа байхгүй. Тэ? Тэ хүн гэдэг малтай тэгээд тэр хэдэн малынхаа буйгаар амьдардаг малчд гэчүүл зүгээр байна. Шулуухан. Тэгээ ийм төрлийн хүмүүст ерөөсөө ямар хүмүүс ордог гэхээр худалдагч. Рестораны зөөгч нар. Маркетингийнхэн, зар сурчлагааныхан. За, хандвар сан босгогч. За, өөр сэтгүүлч нар. Тэ бэ? Тэгэл мэдээж хамгийн түрүүнд дуустарч нар орно шүү дээ. Хэвлэл мэдээллийнхэн, сурвалжлагч нар, шоу бизнесийнхэн, үйл хөдлөх хөрөнгөнийхэн, экспортынхэн, тийм үү? Цагдаа, хуульч, өмгөөлөгч, эм зүйч. За, эмч, багш. Өөр тэгээд баг нийгмийн харилцаанд байгаа бүх хүмүүс л орно шүү дээ. Хамгийн аимшигт нь одоо бидний энэ коуч, инфлюенсер гэдэг хүмүүс. Тийм ээ? За, зөв мэдлэгтэй. Тэ харин тий хүмүүсийг ер нь яаж хашгируулах вэ гэдгийг нэвт мэдчихэж шүү дээ тийм. Тэгээ тэдний олон нийтэд хэрэгэлдэг аргыг Хялдины одоо хүмүүсийн баримтлагдаг түгээмэл 6 зарчмын хүрээнд хувааж авч үзсэн. За. За нэгдүгürt нь reciprocation гэж одоо аягны хариу өдөртөө актны хариу жилдэг гэсэн маягийн хүний тусыг одоо тусаар хариулдаг тийм зан авир бидэрт байдаг. За.
consistency гэдэг одоо ажил хийвэл дуустал, давс хийвэл дуустал байдаг тийм. Юм тууштай авах эхэлж байгаа тийм. За social proof гэдэг байгаа. Сохрын газар сохор, доглонгийн газар доглон болох. Яг бид нар нөгөө олонний жишгийг дагахыг боддоо шүү дээ. Тийм. Тэгээ тэрнээс хамаагүй далигад явчихвал бас хэцүү байдаг тийм үү? За liking гэдэг одоо дуртай гэж худлаа хүмүүс цаимшрах. За authority эрх дарах. За scarcity гэдэг хүмүүс тудлаа ямиг зохиомлоор ховор живэр юм шиг ойлгуулж хушруулдаг. Ямиг зориуд худлаа ховор болгож яадаг тий. Ийм бас арга байдаг гэж байна. Одоо тэр нэг цонхон зүүдэг хөвгөлтэй ч одоо тийм болчиход байгаа юм шиг байна. Тий юу гэдэг л нэр нь Лоли ямар юм чи бас нэр мэдэхгүй. Японоос гаралтай юм шиг тий. Нэг сони юм. Худлаа нэг тийм сул дорой юм шиг царилсан мөртлөө цаанаа болохоор чөтгөр гэдсэн тийм үү? Тий, вампир гэдэг онцтой гэж тийм. Тий. Гадна талаа болохоор нэг амар юу хохирогч зэрэг тий. Тий. Худлаа сул дорой. Тэр чинь тэгээд байхгүй бас айгүй ховор юу гарч ирэх нь мэддэхгүй гэж тийм теормор л яваал тэгэл хүмүүс чи чинь шунаад байгаа гэж. Зөв. За ерөөсөө behaviorism гэдэг юм дээрээс хүний нийгэм соёлын нөлөөнд автомат чанартай болсон тэр сурмал зан төлөвийг нь судлаад тэгээд төрөл бүрээр ашиглахад хүнтэй болгож өгсөн ийм цогц аргууд байдаг. Төрийн бус байгууллагууд бүгдээрэнд нь нэвтрүүлсэн ерөөсөө. За сэтгэл зүйн салбараас Карл Юнгийн боловсруулсан одоо гүний сэтгэл зүйн аргачлалыг гойд сонирхож гол баримжаа болгодог одоо миний хувьд бол би тийм хүн тийм. Ерөөсөө сэтгэл зүйн салбараас би Фройдийн тэр юу урсгал тэрнтэй холбоотой юмнуудыг сонирхдаггүй. Ерөөсөө цэвэр Карл Юнгийн боловсруулсан гүний сэтгэл зүйн аргачлалыг л гойд сонирхож судалдаг. Энийг өөрийнхөө амьдралын гол баримжаа болгодог. Тэгэхээр тийм хүнд энэ behaviorism гэдэг бол мэдээж аимшигт ерөөсөө миний амьдралын үнэт зүйлсийн ойлголттой ерөөсөө зохицохгүй юмуд байж байгаа. Тэгэхээр ерөөсөө зөвхөн хүний нийгмийн харилцаанд хор хөнөөлтөө гэж үзэхээр барахгүй. Ихэнх дүгнэлтүүдэд нь эргэлздэг байхгүй юу? Яг ясам дээр ийм юм уу тийм одоо ийм байж тарахгүй юу гэдэг дээр би бол их эргэлздэг. Тийм. Яг ингээд хүн байгалийнхаа зам ёсноос гайдсан хөгжлийн загвар шүү дээ. Байгаль орчноосоо тасархай хот амьдраад. За тэгээ хүүхдийн хөгжилд нэн чухал тэр гол энэгшлгүй ингэж өсөж өндийнхөр л ийм завсар зайлхай ийм хийтэй хүмүүс өсөж байна. Тэрэн дээр нь бол дөрүүлж ажиллаж болж байна. Тэрнээс хүн ерөөсөө угаасаа ийм гэж гэдэгт бол би үнэшгүй байгаа байхгүй. Ойлгож байна. Хоног 10 жилийн боловсрал дээр нь 4 жилийн их сургууль гэж хэлж байна. Тий. Тэгэхээр ийм зохиомжоор бий болгож гаргаж ирсэн зан төлөвийн одоо гажуудлыг сурмал гажуудлыг хүний жинхэнэ мөн чанартай холж байгаа даа шүү дээ. Тийм байна тий. Тий. Хүнийг угаасаа л ийм тэнэг мэнэг гэдээ ингэж яриад байгаа. Тэгэхээр одоо хүмүүсийн тэр бусдыг сохроор дуурайж байгаа нь амьдралын ухаан сурч авах тэр өтөл буурлуудтайгаа цуг өсөөгүйтэй холбоотой байхгүй. Тийм байна тий. Тий. Ажир суусан амьдралын хар ухаантай хүмүүстэй цуг өсөж тэднэрт энэгшиж тэднэрээр хөтлүүлж амьдралтай танилцаагүй учраас л ийм ба. Хүүхэд ингээд үлгэр дуурайлаар цааш хөгжих баримжаагаа олж авдаг учраас тэр эргэн тойрны насанд хүрсэн хүмүүс чухал үүрэгтэй тийм ээ. Тэр үлгэр дуурал нь болж байгаа шүү дээ. Гол үлгэр дуурал нь. Тэгэхээр тусаж авна шүү дээ. Тийм. Тэгэхээр өнөөдөр бид нар ямар нөхцөлд амьдарч байгаа гэхээр ерөөсөө эргэн тойронд ингээд насанд хүрсэн биологийн нас нь бол нэлийн явцсан мөртлөө ерөөсөө хүн төлөвшөөгөө бодгол болж төлөвшөөгөө хүмүүс биш шүү дээ. Тий. Одоо 70 хүрээд 80 хүрээд ч настай хүн шиг болдоггүй тийм хүмүүс. Тий. Тэгэхээр эндээс бол маш их саар нөлөө бид нар авж байгаа. Үлэмж гэж үзэж болно ерөөсөө. Тэгэхээр орчин үеийн хүний нийгмийн амьдрал ерөөсөө маш яригтай болж ирж байгаа ийм нөхцөлд байна шүү дээ тийм ээ. Бусдын юу гэж хэлэх. За тэр ялангуяа мэрэгжлийн судлаач хүмүүст найдах замаар амьдралаа хэлбэрчлэхийг ёстой бодоод хэрэггүй. Ингүүл аюул. Тийм ээ. Юу гэсэн үг гэхээр ерөөсөө одоо ингээд дандаа хуурж мадлах гал ийм арга барилууд нь ингээд хөгжөөл салбар болгонд ингээд нэвтэрсэн байж шүү дээ тийм үү. Тэр ийм нөхцөлд бид нар
хүмүүсийг ингээл ингэж тэгж хэлж байгаа учраас тэрийг дагна гэж бодож болохгүй. Ялангуяа тэр мэрэгжлийн судлаач хүмүүс найдах бол бүр ч хэцүү. Тэгээд чинь бүр мэрэгчсэн байгаа шүү дээ. Яаж дампууруулах вэ гэх. Тий. Одоо нэг тэр чинь угаасаа юу маллах хүмүүсийг маллах жолоодох хөдлөх тэр юм дээр мэрэгцсэн байж байгаа. Хуурах тал дээр нөгөө талд бас тэр яриад байгаа тэр мэрэгжлийн юм шиг юм яриад байгаа юмнууд нь болохоор ерөөсөө мэрэгжлийн шинжилгээ ухаан чанар байхгүй. Зөвхөн энэ корпорациудын мөнгөний эсдий ашиг сонирхол орсон тийм юмнууд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр итгэчих юм бол тий. Тэгээд яг хүнээс гардаг ерөөсөө сул тал юу гэхээр ингээд бид нар ч одоо ингээд өдөр тутмын стресс дарамт шахалтаа давж тулах гэж мөнгөнөө явж байгаа шүү дээ. Оолныхоо мөнгийг олох гэж, байрныхаа дөрөөсөө мөнгөийг олох гэж шавхчихж байгаа тийм үү? Тэгэхээр ингээ ядарчж байгаа учраас ерөөсөө ингээд хялбарчлах гал, ерөнхийвчлэх гал тавчлах гал гэдэг аахгүй юмыг. Тэгээд ингээд бидэрт хялбар болгоод өгсөн ерөнхийвчлсэн ийм товчнод өгсөн юмнуудад болохоор найддаг. Энийг олзуурхаж боддог тийм ээ. Энэ дээр дулдууд нь гэж боддог тийм ээ. Сохроор хуулдаг тийм ээ. Дагахгүй дураахгүй бол амьдралын дугчаа ухчааг давж тулах боломжгүй юм шиг бодож байгаа. Дотроо. Энэ бол зохион айц واخгүй юу? Харамсалтай нь тэр хялбарчлал, ерөнхийвчлэл, товчлол бид нар тэрөөсөө шийдэл олж өгöd байгаа ч юм биш харин ч бүр амьдралыг маань улам нэрвэж байгаа. Тийм муутгаад ш тий. Тий. Тэгэхээр хүмүүс ерөөсөө тэрийг төдийлөн сайн ухаарч мэдэхгүй л явж байгаа. Ингээд өөрийнхөө амьдралыг улам сүлээд байгаагаа мэдэхгүй шүү дээ. Ингээд дандаа гаднаас баримжаа хайгаа яваад байгаа тийм ээ. За одоо энэ чинь ингээд ерөөсөө би дааж судлаад уншаад ийм олон ном уншаад ухаж ойлгох танилцах тийм зав байхгүй завчлал байхгүй шүү дээ. Эрчим хүч хүрхгүй. Арай өглөө ажилдаа гараад орой ихтэй ирж байгаа хүмүүс тийм үү? Тэгэхээр тэр сая одоо 2019 оноос ахуулаад 3 жил үргэлжилсэн тэр ковидын тарилгын үеэр тийм ээ. Бөөнөр өгөөчөд хариулсан. За одоо бүр тарилга хийлгсэн гэсэн бүр нэг тийм эмблемтэй зураг нүүр номынхаа профилдээр тавьсан ч байж байгаа шиг тийм үү? Green Pass мас өгчихсөн шүү дээ. Тий. Юу лээ I got my vaccine гэдэг нэг тийм бичгтэй тий. Амар сонио. Бүр өмнөөс нь ичж өгмөр. Тэгээ одоо Монгол Улаанбурхан гэдэг юу вакцин тариалж шахаад ингээд яагаад хүмүүсийг ингээд самраалаа тий. Одоогороо толгойнх нь эргээд гарахгүй шүү хүмүүс. Тий. Тэрүүж байгаа хичээлээс юм сурахгүй. Яасан тэрж нөгөө бөөнөрөө очиж тариулснаас хойш өчнөө олон хүмүүс амьдсараа хорчлоо шүү дээ. Тэгээд ахтал тэр чинь зарим хүмүүст бол их олон хүмүүст ерөөсөө найдвартай баталгаа нотлохоо биш байгаа байхгүй. Ойлгохгүй юм л та тийм. Тэрс нь ухаж ойлгохгүй байхгүй. Вакцин сурж ингэж ойлгохгүй юм л та. Тий. За тэгээд битэрийн цаг ер нь юу болж байна? За ер нь болцсон шүү. Одоо 1 минут тэгээд. За. Орчин. Нэг иймэрхүү юм болоод өнгөрлөө. Тэгэхээр хоёлаа цааш нэгээд өргөжүүлэхдээ бол яг болж л өгвөл бас энэ нөгөө бодит амьдралаас жишээ оруулж ярихгүй бол тий хүмүүст сонирхолгүй юм яриад явах тий гэж бодохгүй би. Тий. За баярлалаа андагч. Ихгээд их баярлалаа. Анхааралтай сонссон. Та нартай мөн их баярлалаа. Дараагийн ярилцлага болтол түр баяртай. За түр баяртай.